застав дээр авах очижсэн ганцаараа эндээс тавих гээд. Юу золиослол наашаа гарчваа. Би хараад амар хайртай болсон шүү дээ. Маш том агуу сэтгэл хайр. За авраг ирээ. За сайн уцгаж гинөө. За 2025 оны 3 дугаар өдрлийн хангалт. Батцагт хүнс рүүгээ шууд ор. За ерөнхийдөө ухаан орсон цагаас ахуулаад хөлийн застав, хөлийн отроод бол ерөнхийдөө бол холбоотой байдаг гэсэн. Маш олон мэргэжил дундаас ерөнхийдөө бол элчин болох одоо энэ мөрөөдлийг бол 4-5 дугаар ангиасаа хэлээцэнэ одоо толгоонд суулгацсан байсан. 2020 оны 6 сард анх танилцчихсан нөө ковидоор карантинаас гарч ичээ уулзаад 6 сарын 17-нд болцсон. Тэгээд би хараад амар хайртай болсон шүү дээ. Дугаар заставын даргаыг Батбаярын өн болд гэдэг. Харин түүний гэргийг Оюнбатын тунгалаг гэнэ. Тэрээр Стэнфордын коллежид төгснөөс хойш дэлхийн олон улсуудаар аялсан аялагч байсан. Хязгаар нутагт нөхрөө халамжлан суун гэдэг төсөөлөл түүнд урдн байсангүй. Тэдний хайрын түүх ингэж эхэлжээ. Зунжаага цог хамт байж байгаа намарч байгаа чинь нөгөө хил хаалттай. Тэгээд өвлжөнгөө ингээ хамт байж байгаад хавар 5 сард буцаад нөгөө 5 дахь курсээ төгсгөөд сургууль руу явсан. Тэгэл нэг үтсэн чинь хүрээд ирсэн гэдэг. Тэгэл Тамилтай евро доронт руу аваад 6 сард яваад би артаас 9 сард анх застав дээр авах очижсэн ганцаараа эндээс тавих гээд. Тэгээ анх ямар ч застав дээр очил бас яаж юм газар юм дээр тийм бол гэж бодсон. За хамгийн түрүүнд одоо толгомцсон асуудал гэх юм бол за энэ хилчтийн байр орон сууц бол нэгээд бас хуучирсан амьдрахад жоохон хэцүү жоохон тийм байсан. Энэ угаалгын машин чи их түүхтэй угаалгын машин бас анх застав дээр ирчээд гараараа юм угаагаад гар устаад тэгээ нөгөө хатуу эрээн хувцснууд нь бүр гар устуулаад багларсан юм болсон. Тэгээд хот руу яваад хэрэг болгож энэ угаалгын машиныг авчираад 12 сарын бас дундуур болчихсон юм а. Машинаараа дүүрэн юм ачсан. Нөгөө алдартай угаалгын машинаа ачсан. Машиныхаа бүтээлэг хийсэн. Битүү ингээ багааж битүү арын сандал битүү. Тэгсэн чинь яг аччаал маргааш өглөө нь гарна гэж тэгжсэн чинь яг тэ нөгөө гарч гүйж байгаа тэр нэг жижигхэн мөсөн дээр халдирж унаад бөлөө оголцсон. Эрхийнхэн өмнөх өдөр нь штэ. Тэгээд эмнэлэгтэр 7 хоноод нөгөө чи хагалгаанд ороод бүр замхарсан юм болоод 7 хоног эмнэлэгтэр яж байгаа гэртээ 7 хоног нэг хальт хаан бариад нөгөө гипстэй нөгөө хөлийн хамгаалагч ингээ давхар махар зүүцсэн. Хоёр суух таягтай. Тэгээ ер нь ингээ одоо гарах чинь шүү гэхэд нь би бас эндээс чөлөө явуучих гээд байдаг. Энд бас ажилтаа байгаад байдаг. Яалтчул нөгөө ажил гээл ямчгаа болчих. За тэнгүүд тэрийг хүртэл ойлгочих жоохгүй. За. Боломжгүй л би болгоё гэдэг ч. Хаасны хөл биш юм чи ямар хамаатай ингээд нөгөө амир их ачаад байгаа гараа наацсан. Хитэн байшин байсан аахгүй юу. Тэгэхээр ингэж харж ял за яг мөн байна гэдээ ингэж хараад игсэн чинь жалгаар орсон. Буугаад ингэж чи арын дугууны хипс гэж гарч байгаа аахгүй юу. Цаг шахуу сууж чинь хойно гэрэл гарч ирсэн. Таксины 20 бүрөөсөл юм байлээ. Хөрхи хурж ирээд үгүй энэ чи яасан ийсэн чи би ч нөгөө хоёр тосуух таягтай гачин юм бууж ирж байгаа юм чинь. Тэгэн чинь ийм юм болчлаа тэгэхээр лээ гэж. Өө за. Тэгээ нөгөө залуу чинь газ юугаа солиод хаа урах гэж байгаа илээ гэсэн. 90 цав орно гэдэг. Ер нь харж байгаагүй юу хүн байна. Тэгэхгүй би 90 цавын застав дээр очих юм гэж хэлсэн чинь хаашаач яснаа. Орлогч дээр нь ирж гэнэ үгүй нэ. Тэг ингэж гисэн чинь яг л орлогч дээр ирэх хүн л ингэж ирнэ. Тэрнээс ч ингэж бараг балаа юм шиг ирэх зоригтой хүн байхгүй гэж байгаа байхгүй юу. Тэл GPS асаагаал наашаа гарна гэдэг чинь бас л тэрнийг эрэхтэн үнийг бас юм бодогдуулахар.
Яагаад энэ хүн тэгээ гараа явчих. Яг яах гэж нийтлээ. Юу золиослоод наашаа гарчваа. Тэр ч юм бол тэр бол маш том агуу сэтгэл хайр яваад байгаа. Орсон. Тэгсэн чинь энэ маань итгэдэггүй. Чи нэрээ хүрээд ирж байгаа мó гэж бүр итгэхгүй бүр шокроо. Хэр оргийн эмэгтэй хүмүүс гарахааргүй тийм сэтгэл байгаад байгаа байхгүй. Яг манай аав ч гэсэн бас ярьдаг юм л та. Яг л битүү биш тэгэл залуудаа танилцаал став руу гарсан. Хойлоо нэг чим дамтаа нэг аяа галбуус ирээдэл амьдралаа эхлүүлж гисэн. Яг л тэр үе ингээл тухайд аав ээж ямар сэтгэл төрж исэн тэр мэдрэмж яг надад яг орж ирж байгаа. Юмыг тгээс эхлэнэ гэдэг чинь яг л юм. Одоо манай энэ хилчдийн ар гэрээ орсон энэ ихнэрүүд нь бол хаавсан усаас хөвсгөлөөс Баруун аймгийн хүмүүс мэрэгжлийн онцлогуд нь шал өөр. Эмч байна, багш байна, бүр оюутай охинч байна. Тэгэл нөхрөө дагаад хил дээр гараад ирсэн. Тэгэл өөрийнх нь тэр одоо хамаг 10 жил их сургууль тэр өөрийнхөө суралцсан юуг бас ашиглаж чадахгүй ш тэр болгоо. Тэгсэн хэрнээл нөхрөөгээд хүрээд ирсэн. Тэгээд би яг хувьдаа энэ нөхрийнхээ арт тал болоод байж байгаа энэ бүсгүүчүүд эмэгтэйчүүдийг бол яг өстой жинхэнэ хилчид гэж бас боддог. Бүх юмаа зориулж, бүх зүг сэтгэлээ зориулж ийс, нөхртөө зориулж, эх орондооч зориулж ийн. Манай хүүхнүүд ч өглөө 5 өнгөрөөгөөд бүгдээрээ гараад үнэ малдаа гараад эндээ хурж иж үнэгээ саргаад хурж ирээд сүү бөөгөө боловсруулаад нөө сүүгээ хөөрүүлээд таргаа бүрээд аарцаа хийгээл амар ажилласан. Би өстой ирж үнэ сахтан тусалцъя гэж нөө санаа байсан ч нөгөө жоохон хүүхдүүдтэй болохоор өстой арай байд өглөө 5 босоод ирнэ гэж өстой худлаа ах уу. За дээрээс нь эмэгтэйчүүд нь одоо арт талаа хангахаас илүү сүү цагаан эдэг яг органик грэнд ингээд боловсруулж байна гэдэг чинь бол маш том одоо өв боломжлоо ингээ аваа явж байна гэж би өөрөө дүгнэдэг байхгүй. Би ч гэсэн өөрөө маш илүү хөвчгээд яг үнэ саадах байсан шүү дээ. Ер нь сааж үзээгүй байж байгаа л сток дээрээс ахсан шүү дээ. Тийм. Тэгээд бүхэл юм сургана шүү дээ. Ер нь тэгээд яалчгүй сурдаг. Өн эртний түүхт нүүдэлчин монголчуудын соёл хэдэн зуун мянганаар уламжлагдсан ирсэн. Хязгааргүй тал нутагта хилчин залуус хилийн манааныхаа зэрэгцээ адуун соёлоо өвлөн уламжилж явна. Энэ хүмүүс ч өдөр тутам ах дунлаг мордоо одоо арчилж байна, эзэмшиж байна, гарамгай одоо унж хэрэглэж байна. Монгол одоо бүх хүмүүс хийж чадахгүй биш чадна. Зүгээр л энэ уламжлалт юм жоохон орхигдоод байгаа юм болов уу гэж бодоод байна. Тэгэл л таавж явж байгаа л юм чинь. Яг органик. Тэгээ бас нэг их ажлыг нь хайж байгаа гэр орны ажилтаа зуралдуулж яах вэ гэл. Одоо юу ч гэсэн өөрөө л хийгээд тэгээд анханасаа сурцсан шүү дээ. Арт талын бүх юм тааж байгаа болохоор ирчүүд нь энд яах нэг ажиллаа маш тайван. Ар гэртээ санаа зовхон байхгүй. Улсын хилдэг өөр гүцэтгээд яах нь. Явахад ямар ч асуудал байхгүй. Болчдөг. Энэ л хамгийн одоо амар тайван одоо ажиллах амьдрах хамгийн том үндэс нэг. Тэгээ манантай явчвал хүрээд ирэхтэн тэгэл цайгийг хийж өгөөл ингэж чинь заастай хил тайван байна. Илүү илүү дутуу юм алга. Ашгүй гэл. Ийм юм сонсохоос айгүй гоё юм бил. Аав ээжтэй ирсэн үү? Тэр өнөөдөр ирсэн юм жаа. Шүп. Одоо унах гал. Хүү аав хүү. Орой цоо яач хөө. Тэгээд. Хүү аав хүү тэнэ үү? Хөө тийм байх. Шүп. Сандар. Үсээ. Үсээ. Яг гэр бүл зөхөөгүй байхдаа л тэгэл ажил гээл хэлийн манаанд явна гээл явцдаг байсан.
Одоо бол ингээ гэр бүл зохиогоод 2 хүүхэдтэй болоод тэрхээр ялчих бас нэг ажил явж байгаа ч гэснээс гэрлүүгээ нэг явах. Хэлээр явчихна, үүргээ гүйцэтгэх чинь тэгэл гэрлүүгээ явах шиг сайхан байх гэдэг. Шуурхаа бүлэг гараалаа. Бодны гонцгой цогцол гарлаа. За цаг байдлаар гадаадаа хэлийн 918-аас 17-оор тэмдэглэжтэй. За хилээс 50 м зайтай суулын автомашины өглөөдөө. За тухайн чиглэл хүч нэмэгдүүлэн дорооноор тэрнийхээ зохион байгууллаа. Дороо нисэг болоо. За явган бол нэг за нэг 30-аас нэг 40 км. За нэг дундаа нэг 2 цаг алхлаа гэж тооцоход за нэг 30 минут амрах жишээ нэ. Тэрнээс биш яг явганаар бол хүн бол нэг за цагаас нэг 2 цагийн дотор нэг 7-оос 8 км туулах ерөнхийдөө бол норм байд. Тэгэхээр одоо хэдүүлж жоох хамсаж чад араас нь хяналтаа хийлээ. Өнөөдөр бас халуун биш бас хаан. Сэрхэн бас хил дүүрэг гүйцэтгэх боломжтой. Сайхан боломжтой. Яг тогтсон байна гэдэг чинь мал ерөнхийдөө шүү. Байгуулж байгаа. Салхиж өрнөсрийн талаасаа айгуух шүү. За дорооны ашигласнаар сая Улаанбаатарнаа гадаад цагийн байдал болон Оросын холбооны хилийн автомашиныг илрүүллээ. Тэгээд дотоод цагийн байдалтай ерөнхийдөө дорооны илэрсэн зүйлгүй бас тайван байна. Элчүүний ур чадвар гэх юм бол ямар ч нөхцөл байдал тайван зөв шийдвэр гаргах нь хамгийн чухал. Яарч, сандарч, буруу шийдвэр гаргахаас илүү аливаа зүйлийг нухацтай сайн хэрэгцүүлэн бодож шийдвэр гаргах хэрэгтэй гэж миний хувьд бол боддог. 5 метр хүү зэрэг ажил гэсэн. Зөвхөн морьтой ингээ хилийн маань хилийн шугамаараа явах биш. Одоо харах, сонсох, мэдрэх, за тухайн одоо газар зүүн онцлог байдал, цаг агаар салхин одоо аль чигээсээ байна уу? Мал одоо яг аль чиглэлийн дагуу одоо ирэх үү? Яг хэдээс хэдэн цагийн оронд одоо цагаар муутахаар байна уу гэдгийг бол яах нь хэлчин хүн болгон судалж тэрийг яах нь албанд хэрэгжүүлж ажиллах шаардлагатай болдог. Стандарт боловсон тушаал авсан өдрөөс өөртөө л эргэлзэж л байсан л да. Яг хийж чадах юм болов хүн өдөрдөж чадах юм болов яг орлого сэтгүүгээр бол юм ол хийж чадна. Яг стандарт болоод хүмүүс чиглүүлээ тушаал шийдвэр өгөөд өдөртөө явахад би бас болоогүй л гэж бодсон. Тэгээ яг одоо стандарт ирээд хамт олонтойгоо уусаад ажиллаад за нэгэн зорилго тавиад ажиллахад бол хүн болгоно их юм бол тэгэл яаж ч байгаа л болох юм л. Бас хурдан юм уу? 4 жил 21 оноос хойш застав дээр байжлаа шүү. Машин барьж л чаддаг байсан бах ер нь. Тэгэл юу ч ер нь чаддгүй байсан дөө. Тэгээ одоо ингээл өөрийгөө бодгоо би одоо яаш юу хийж амьдэрдэг вэ? Гэр мөр ээж цэвэрлэхгүйгээл цэвэрхэн байгаа л гэдэг байсан юм шиг л ээж цэвэрлээл. Би гэртээ нэр тогтдоггүй байсан болох нэг анзаардаггүй байсан юм шиг байна. Тэгэхээр чи ингээл гэрийн юм чи дуустдаггүй ажил өдөрт тэгээд хэдэн удаа шааш аваа шүүрдээл. Миний охин яа дуцаа гарцээ. Тэгэл энэ хүүхдийн гутлыг өдөрт би 10-20 өмсгөн. Нүрийн 10-20 угаана. Хаал хийжсэн өдөрт бол 2 хаал хийн. Анх застав дээр ирчээд одоо л гэл зэргийн бид нар чинь цав яддаг мэддэг гэл тэгэхээр нь лоо нөгөө чи хитэг ус нэгтэй хэр цаа гуйлын бүр ялцгаа тэр одоо юу юм бүү нөгөө хийдэлсэн шүү. Би бүр 3-4 удаа идчихсэн шүү. Одоо саяхан бас ярьжсэн чи яаж идсэн гэж чинь өлсөж бас сэтгэлийн бодол идсэн байлгүй тийм. Өөрөө ч идэж чадахгүй бүр нялбахна. Тийм хачи юм идэх. Тэгээд хийгээд ахаар ер нь тэгэл сураал одоо ч бүр мэрэгжлийн болчихлоо. Хайрн жигэн дээр нь юу яаж болгоно. Сувмын зас гаршаад байгаамаа. Ямар ч гэсэн бүр шуудаа гурил дуусаад. Би чинь одоо бүр амьдралтаа нэг 2 шуудаа гурилж яг юм хийж дуусгаж яг үтсэн.
Өөрсөндөө юу идэх үү, ямар хоол хийх үү гэж асуухаар за өөрөө мэддэгээс одоо тэгэл за нэг хуушуур идчих юм, нэг бууз хийчих үү гэл тийм хөтчнөө. Бас нөгөө чинь ганцаар бол нөө хоёр хүүхдээ яаж байгаа л та төвгүй чинь. Хаяаш нэгэн ташаан дээр нөгөөх хэрэгтэйгээс ингэсэн л явж байгаа юм чи. Өөрийнхөө ажил дээр очиод ажил дээр хідэн 10 алхал орчиж байгаа юм чинь. Юу ээж нь яаж нэг гинтас юу яаж орно энэ мэн хаягүйгээд орчин энийг авах гэж орно. Манай эднэр бүр юм хийгээл л дээ амс хийх завгүй л тэгэл. Гаач. Ээж нэг тусал хийгээд өгчих гинэ. За энэ энийг ээж ингэ гуйлаж ингэ хорлоо. Бэлтжээгээ хэлчээрэй за. За. Оо манай эднэр чи хөөхөн. Тусал хийлгүүлнэ. Одоо имлэг одоо хүүхэд өвдлөөхөд имлэгийн асуудал юм бол 50 км 60 км хүүхдээ ингэ аваа юм. Тэгэл тэрийг яг бүр яг айгүй тийм шаардлагатай үеэр л тэгж тавихгүй бол тэгэл бусдын бүгдийг өөрөө яг хийгээ сурч тийм л анхч бол айгүй гайхчихсан. Энэ одоо бүр яаж ингэ яаж дэлгүүр явах юм гээл. Нэг нь ингээл сум янгот хүмүүс чинь тэрийг аа тийм ингээл нэг карта өгвөл бичээл өгвөл тэгэл нөгөөдүүл нь хурц хэрэг ингээ юу ягаал баг нөгөө хөргөлдөрлээ гэдэг шиг айгүй гоё. Тэгэл тэрэндээ яг тэгэл дасцсан хүмүүс байгаа юм чинь. Манай их чигч чинь өстой салхи шиг байсан хөөхөн чинь тэгэл нэг тал дээр тэгэл нэг 5 байшингийн хооронд амьдэрдэг болж амьдрал баян юм да тунгаа гэх. Тэгээ ер нь бол нэг уудахгүй ч гэдэг юм уу нэг шантраал энэ ч та хаана хүрээд ирчихвээ бурхан минь гэж ерөөсө бодож байгаагүй юм билээ. Энэ өстой чинь нөгөө хайрлах бах та. Хоёр биенээ нэгтгсэн, хослон жаргах тавилангаар учирсан залуу хосын сэтгэл нийтийн дундаас онцгой. Хайр хүндэтгэл, ойлголцол гэр бүлийг эвтэй, ээтэй болгодог. Ер нь заставын амьдрал ер нь гоё юм билээ дасчаараа. Хотод ирэхээрээ ингээ бачуураад ингээ налахаар орж ирэл битүүхта. Хоол мол барах орсож байгаа юм чинь. Өнөө альтимад энэ хоёр дахь мод. За тэгээд ингээл тунга бэлтээ осон хөөхөн бэлдээ зориулж бас энэ нарсыг тарьсан. Одоо тэгээд хил дээр хүү маань ажиллаж байгаа учраас жилдээ нэг ганц ирдэг. Тэгээд шинэ хүнтэй бас ингээд хүүдээ зориулаад бас нэг хилчин хүүг гарах болоо гэж бодоод хүүдээ зориулж мод тарьж байна одоо ингээд. Аа өөг нь ганц сахлахгүй ядарсан байна тэр. Тэгээ ядарч гинэ тэр. За. Сайхан мөнх ногоон гацар хүүдэд зориулж авсан шүү дээ. За тий. Энэ онд хэд дэх мод вэ? Энэ одоо манай хашаан чи баргаж 80-аад мод байна. 82. 83. Тий 82 мод байгаа. Одоо би нэгэнтэй л ингээл хэлчин хүний ихнэр офицерын ихнэр те энэ хүн хаашаа тэгэл явна хаашаа томилогдсон тийшээ тэгэл дагаалж явахаас өөр юм ч аргагүй байхгүй. Ард талын бүх юм дааж байгаа болохоор ирчүүд нь энд яг нэг ажиллаа маш тайван ар гэртээ санаа зовхон байхгүй улсын хилдэг өөр гүйцэтгээд явхад ямар ч асуудал байхгүй болчдөг. Энэ л хамгийн одоо амар тайван одоо ажиллах амьдрах хамгийн том үндэс нэг. Зэрэгц. Ном. Хон. Зэрэгц. Дунда. Их бат дэлгэц албан биелэхүүн албан орж игсэн. Сурал цэргийн админ офицер дэслэг жавхан дэгс. Бол. Зэрэгц. Хон. За өнөөдөр үйл ажиллагаа цагийн өрөөнд өгдөж өнгөрлөө. За энэ төвөөс ирсэн мэдээлэл авахгүй замд дутуу цагийн байдлаар илэрсэн зүйлгүй тайван байна. Элчүүн ганцаараа стартер бол хэцүү. Их нэртэй байж ажил амьдрал яг тэгш юм. Дээрээс тайван амгалан гэрлэг орсон ч герман амгалан тайван. Байгаад л их баярлж байна та. Одоо яг өнөөдрийн байдлаар миний хамгийн аз жаргал
хайр, нөхөр хааны, хүүхэд хааны тэнд л миний гэрээ застав дээрч байсан, хаач байсан тий. Гэр бүлийн үнц нь гэж яг юм л хэлдэг баг. Застав дээр амьдарч байгаа энэ хилчдийн яг гэр орны гэж амар амгалан тайван байж ээж энэ хүмүүс ч өөрсдөө бүр ингээд хамаг зүрх сэтгэлээ ингээд хилдээ зориулаад манаандаа явахтаа за ингээд манай гэр орон тайван байгаа өөр хүүхэд ирүүл сарвал тий тэгжээж өөрсдөө хилээс бас манаандаа явахтаа яаж тайван явна. Ард бол бас эмгтээчд бол бүхэл арт тал ажлыг нь бол яг хийж байгаа. Би өөр нийтдээ нэг 13-4 жил яг гадаадаар явсан билээ. Бодоод үзсэн чинь. Одоо 5 жилийн өмнөх миний бодож исэн бодол, санаж исэн санаа бүр ингээд шал өөр болоод өнөөдөр би ингээд хүүхдүүдтэйгээ хамт, нөхөртөйгээ хамт хил дээр амьдарч байна. Яг миний өөрийн хувийн сонголтоор би одоо маш сэтгэл хангалуун жаргалтай байдаг. Бусад эмэгтэйчүүд, застав дээр амьдардаг эмэгтэйчүүд, хилчин эмэгтэйчүүд маань бүгд яг адилхан бодолтой байдаг ах гэж би бодож байна. Хүний газар сурсан одоо тэр боловсрол мэрэгжил ямиг одоо зах цухаас нь одоо энэ хүмүүст зааж сургаад өөрөө ч гэсэн явах амьдралын ухаан суралцаад тэгэл явж л байна да. Энэ хүмүүс байхгүй бол би бол хинч шинэ ганцаараа байгаа ч ажил явахгүй. Энэ хүмүүс байж иж хамт олон бүрдүүлж яах нь энэ хүмүүсийг өдөртөн чиглүүлэх нь бол стандарт хэрэг үүрэг. Энэ хүмүүсийн бүх аюулгүй байдал, өөрөө хүүд өвчин зовлонгүй амьдрах, ажиллах бүх болцоог яах нь стандарт хариуцаж чиглүүлэх ёстой, зөв чиглүүлэх ёстой. Албаараа бахархах үзэл бодол гэх юм бол хүн эх орондоо байхдаа эх орон гэж юу вэ гэдгийг үнцний мэддгүй юм шиг байна. Одоо хүний газар одоо өөр улсад ажил хийж хөлбөмбөрлж байгаа хүмүүс энэ эх оронч гэдэг үзлийг бол маш сайн ойлгодог. Ер нь онгоцон цугаад эсвэл богоноор Монголоос ингээл яг гарлаа гээл тэгэхэд ер нь шал өөр болт юм бэл. Агаар салхин яг Монголынхаа үн цэнийг яг өөр газар ахтлыг айгүй мэдэрдэг юм билээ. Хүний газар ямар байдгүй, эх орондоо ямар сайхан амар амгалан байдгүй гэдгийг бол яг хүний газар ажиллаж байхдаа өөрөө мэдэрсэн. Яг Монгол улсынхаа яг одоо энэ хилийн шугам дээр одоо босгосон элийн баган дээр ирэхээр бол өөрөө ирэхгүй гэж одоо бахархах нэг тийм одоо мэдрэмж төрдөг. Хэрвээ аргийн аавын хүү энд ирээд одоо айдас одоо авах одоо боломж бол олддог л гэж би боддоо шүү дээ. Одоо энэ хугацаа зэрэг албаа агч нар одоо элийн зэрэгт албаа хагасаад гэж би боддоо шүү дээ. Одоо өөр газар чинь ингээл зүлэг мүлгээ ингээл шал өөр юмар бордоол услаад чоронч гэсэн үнэргүй. Монголынхаа яг үн цэнийг бол өөр ясмаханд бол тулт ойлгосон л доо ер нь бол жоохон багасаа ер нь ойлгосон. Монгол нэрээ үнэндээ л гоё нутаг. Монголд өрсөндөө бол хүмүүс бахарах хэрэгтэй. Ромогших хэрэгтэй. Нэг эх орныгоо яг өөрийнхөө ээжгээл гэж боддог доо. Хүн болгон ганцхан ээжтэй ганцхан заяа. Тэнтэй яг адилхан хүн эх орон ганцхан л заяа. Хүний нутагт ш эх орондоо дуртай мэргэжлэрээ ажиллаж байна гэдэг чинь хамгийн том аз жаргал. Манантаа явчвал хүрээд ирэхтэн тэгэл цайгийг хийж өгөөл ингэж чинь заастай хил тайван байна. Илүү дутуу юм алга. Ашгүй гэл. Ийм сонсохоос айгүй гоё юм. Зүрхэнд орших мөрөөдөл биелэгдэж амар амгалангийн оршихуй болсон Монгол улсын минь хэл тайван байна. Манай
Ноон хоо эрх магадлалтай эслэгчээс зураг жаглагтай ашгүй дэд агч Буянбаатар нарын бүрэлдэхүүнтэй Хэлийн манай Монгол улсын хэл ам үүрэг гүйцэтгэж байна. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Хэлийн 926 дугаар тэмдгийн эсрэг нутгийн үндэ нэг автомашины хөдөлгөөнтэй дотоод цагийн байдлаар илэрсэн зүйлтэй манай агч зураг жаглагтай ашгүй. За боллоо. Мэдээж хилжид бол өдрө болгоо Хэлийн мананд явж байгаа. Баг нь олгон дээр очиход ерөнхийдөө бол ом өгших эр хүн болсных энэ хил хамгаалах сайхан байгууллагад ажиллаж байгаадаа ерөнхийдөө бахарх сэтгэл бол хамгийн түрүүнд бодогддог. Би өнөөдөр ихэд өөрийнхөө хүсэл зорилгоор усынхаа хил дээр одоо хилчин хүний ар гэр болоод бас ямарваа нэгэн хэмжээгээр тодорхой хэмжээгээр усаа бас малцаад хилээ манаад хичнээн манаад дагаж явахгүйгаа ч гэсэн ардаас нь бас санаа зовоод тэгээ сууж байгаадаа яг миний мөрөөдөл бол яг ингээл байж байгаа нь яг миний мөрөөдөл исэн юм байна. Эх орныхоо төлөө, эрхэм таны төлөө, элбэрэлт эцэг их энхри бяцхан үрсийнхэн төлөө, хилчин дайчид болон тэдний ар гэр болсон олон мянган бүсгүйчүүд хамтдаа хилээ мансаарл. Айл гэрийн хос багн, амгалан энхийн хилийн багн бат оршиг.